Жил бүрийн 6 дугаар сарын 14-нд дэлхийн цусны донорын өдөр тохиож байна. Монгол улс 2004 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн мэлээ. Донорын өдрийг Хүсгэл аймаг 17 дахь жилдээ тэмдэглэн хүний алтан амийг аврахын төлөө авлаггүйгээр цусаан бэлгэлсэн идэвхтэн хүндэт доноруудаа хүндэтгэл үзүүллээ. Тус аймгийн хэмжээнд бүртгэлтэй 827, идэвхтэй 562 донор байна. Үүнээс 35-аас дээш удаа цусаа өгсөн хүндэт донор 64, 70-аас дээш удаа цусаа өгсөн хүрэл донор 1 байна. 6 сарын 14 жил бүр уламжлалт ёсоор доноруудад талархлын үг илэрхийлж дэлхийд даяараа бол цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. За энэхүү арга хэмжээнд 6 сарын 13-нд арга хэмжээгээ зохиогоод 6 сарын 23-нд Бацаахан эмчийн нэрэмжит цусны салбарт төв бас үйл ажиллагаагаа зохион байгуулах чинь. За Хүсгэл аймгийн хэмжээнд 827 донортой. За үүнээс бол байнгын өдөө донор бол 500. За энэ жил 2025 онд хүндэт донор 4, хүрэл донор 1 тодорхой байгаа. За энэхүү шагналуудаа магадлал 6 сарын 23-нд нэгдсэн арга хэмжээндээ шагналуудаа гардуулах байгаа. Тэгээд эрхэм донор та бүхэндээ донорын баярын мэндийг хүргээд эрүүл их сайн сайхан бүхэн өсөж өрөөё. Цусны салбар төв 2025 оны эхний 5 сарын байдлаар 281 донороос 8 төрлийн 635 нэгж цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон хүний амь аварсан байна. Донор нэм хишиг 2000 оноос эхлэн цусаан өгч эхэлсэн бөгөөд улиралд 400 г цусыг тогтмол өгч Эрдэнэт хүний алтан амийг аврахад үнэтэй хувь нэмрээ оруулж 2017 онд хүндэт донор болжээ. За та бүхэндээ цусны донорын өдрийн баярын мэндийг хүргье. Би Хүсгэл аймагт нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн туслах сувилагч Нямин шиг байна. Би 2017 онд хүндэт донор гэсэн энэ их хүндтэй цол тэмдгийг хүртсэн. Тэгээд энэ цусаа бэлэглэж хүний амь нас аврах энэ их буянтай сайхан үйлсэд бүгдээрээ идэвхтэй сайхан оролцож. Хүсгэл аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч Мөнгөн Цэцэг 2018 онд Жаргалан суманд яаралтай дуудлагаар очсон байна. Энэ үед өвчтөн маш ихээр цус алдсан байсан бөгөөд донор олдоогүй тул өөрөө цусаа өгч амь насыг аварч байжээ. Түүнээс хойш тогтмол цусаа бэлэглэж иржээ. За 2018 онд нэг Жаргал суманд дуулганд очиод тэр хүмүүс маш их хэмжээний цус алдаа. Тэгээд цусныхаа донор болж анхудаа өөрийнхөө цусыг бэлгэлж хүний амнаас аварч ирсэн. Тэрнээс ерөнхийдөө цусаа өгдөг болсон байгаа. Тэгээд дээрэс нь мөн манай дотрын засаг бол байнгын нөгөө цусны хэрэглээ ихтэй учраас боломжоор нөгөө ажилтаа болон өөрснөө бас цусаа өгж бас буян үлдэж явна. Элхний вирус байхгүй, тухайн өөрийгөө эрүүлэх гэж бодож байгаа бол ерөнхийдөө хүмүүс цусаа ханиулж олон хүний амь насыг авраарай гэж уриалж байна. Хүсгэл аймгийн нэгдсэн эмнэлэг 2018 онд жижиг цусны салбар төвтэй болсноор аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус тусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна. Цусны салбар төв жилдээ 8 төрлийн 1501 цус тусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж, Хүсгэл аймгийн 23 сум, 1 тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хөвшний 7 эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн 18 тасаг нэгжийг стандартын шаардлага хангасан цус тусан бүтээгдэхүүнээр хангаж байна.